За би та нарт 3 жилийн хугацаанд iPad болон Mac давхар хэрэглэж байсан туршлагаасаа хуваалцъя. Хүмүүс энгийн хэрэглээнд энэ хоёрын аль нь зүгээр гэж их асуусан харагддаг. Ер нь бол аль нь өөр гэсэн онцлог давуу болон сул талтай. Тухайлх юм бол iPad-ийн хувьд дангаарна гэхээс илүүтэйгээр Magic Keyboard-тэй iPencil зэргийг хослуулан ашиглаж байж бүрэн хэрэглээнд тохирдог. Тэгэхээр үнийн хувьд нэлээд өндөр болоод байна. Жишээлх юм бол одоо Magic Keyboard 900,000-аас буухгүй. За iPencil-ийн хувьд чинь одоо 350-аас 450 хооронд байх шин тий. Ингээд ирэхээр л сая 400-ээс одоо 2 саяын хооронд нэмэлт одоо хэрэглэх түүнүүдийг нь бид нэр авж ээж энэ маань яг одоо хэрэглээнд тохирдог гэсэн үг. За нэг давуу тал нь бол айгүй их авсаархан хөнгөн тий. Тэгээд одоо keyboard-ыг салгаад тэмдэглэлийн дэвтэр тий төлөвлөгч, зургийн дэвтэр гэх мэтлэнгээр ашиглаж болдог учраас уулзалт, хурал, цуглаан, семинар тий лекцэнд ашиглахад илүү ингээд хялбар болж идэг ер нь бол. За яг одоо жишээлбэл энэ дээр харуулъя л да. iPencil аваад тий одоо чинь Magic Keyboard-аас салгаж авчаад тэгээд одоо пенслээрээ бичээд ингээд явна гэсэн үг. Яг тэр нь бол илүү амар байдаг. Оюутнуудын хувьд бол одоо нэг лекцэн дээр ашиглахад илүү төхөн болов. Ер нь бол тэгж хэрэгэлдэг. За миний хувьд бол MacBook-ны угаасаа номер 1 фэн. 2013 оноос хойш ер нь л хэрэгжилж байгаа. Тэгээд яаж батсан гэсэн бол iPad-тэй бол харьцуулагдчихгүй л гэж ер нь бол хэлнэ. Бүхий л зүйл дээр iPad-наас л илүү байдаг. Яг овор хэмжээ нь арай жоохон том байж магадгүй. Бусдаар бол ер нь бол үнэхээр best. За iMac байна. За iMac-ыг бол ер нь миний хувьд бол trackpad-тэй хэрэгэлдэг. Яагаад тэгэхээр гарын хялбар функцүүдийг ашиглахад бүр айгүй дүүхэм, айгүй хялбар байдаг. Ер нь бол 24 цаг нь ажиллаа гэдэг тий. Ийм хүмүүсийн хувьд бол одоо шимэл өдөржингөө жижиг дэлгэцэн гიშгтээ ширтэж байгаа гэртээ ирээд нэг арай том дэлгэцэн дээрээс юмнуудаа харах тий. Ингээд бол айгүй урамтай байдаг. Тэгээд ерөнхийдөө бол надад бол iMac айгүй таалагдж байгаа. За эргээд яг үндсэн сэдвтэй оръё. Тэгэхээр iPad худалдаж үнэхээр авах гээд байгаа бол одоо танд ноутбук байвал эсвэл гэрчин десктоп компьютер байдаг бол iPad-ыг бол авч болно. За авахд бол зүгээр. Хэрвээ тийм зүйл байхгүй бол MacBook авсан дээрээ гэж хэлмээр байна.